Авилгатай тэмцэх газар үндэслэлгүй хөрөнгөцсөн байж болзошгүй 6 албан тушаалтныг наривчлан шалгаж байна. Мөн санаатаагаар хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлсэн зэрэг зөрчил гаргах тохиолдол түгээмэл байна. Тухайлбал Галийн ерөнхий газрын ахлах байцаагч нар Завхай аймгийн Сонгин сумын удирдах албан тушаалтан, Сэлэнг аймгийн Мандал сумын удирдах албан тушаалтан зэрэг 8 албан тушаалтанд хариуцлага тооцоолжээ. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтээс 2025 оны 1-р улиралд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 8600 гаруй иргэний урьдчилсан мэдүүлгийг хэн үзсэн байна. За ингээд нэр дэвшигч нь өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд захирах буюу шууд хяналт тавих нэгжид ажиллахаар нэр дэвшсэн зэрэг 590 зөрчлийг тогтоож анхааруулсан байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхаа хөрөнгийг тийм ээ цуг амьдарч чаад гэр бүлээсээ өрх туцгаарсан гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг дутуу мэдүүлсэн юм уу, эсвэл гэр бүл болоод юм уу өөр бусад байдлаар алдаатай залруулах байдлаар мэдүүлсэн хөрөнгүүдийг бид алдаатай мэдүүлсэн хөрөнгүүдийг залруулж өгдөг. Энэ бол хэдийгээр нөгөө үндэслэгүй хөрөнгөцсөн гэхээсээ илүүтэйгээр зарим тоо мэдээ алдаа оруулдаг, эсвэл орон алдах юм уу тийм ээ, эсвэл зарим гэр бүлийн гишүүдийн зээлийн зээл авсан арилжааны банкудаас банк усаас авсан зээлүүд мэдүүлээгүй ч юм уу, тэднийг л залруулах байдлаар залруулж өгдөг. Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай нийт 31 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх хувийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нутгийн захиргааны байгууллага эзэлж байна. За тухайлбал Цемент шухай төрийн өмчит хувьцаат компани, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөрөнгийн бирж, Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит компани, Эрүүл мэндийн яам, эмэмлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Өвөр хангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Говьалтай аймгийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллага орж байна. Энгийн жишээ гэхэд нэг аймгийн засаг дарга эрх бүхий албан тушаалтныг хамгийн сүүл бид нар Архангай аймаг дээр нэг жишээ байгаа. Архангай аймаг дээр Архангай аймгийн урдах албан тушаалтан удаа дараа ингээд дүрийн албаны шаардлага болон тийм ээ бусад шаардлагыг хангахгүй этгээдийг авилгатай тэмцэх газар албан бичиг хөргүүлгээд байхад чөлөөсөн мөртөө эргүүлээд томилждаг. Ингээд ийм бусдад нэг ийм давуу байдлыг цаг арга цаах байдал бусад давуу байдал бий болгодог. За нөгөө талдаа нөгөөдүүд нь хамаарал бүхий этгээдүүдэд томилдог. Энэ өөрөө хяналт шалгалтаар тогтоогдож штеп. 2025 оны эхний 4-р сарын байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалын авилга ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 гомдол өргөдлийг хянан шийдвэрлсэн байна. Хяналт шалгалтаар зөрчил гаргасан Өмнөгов аймгийн Ханхонгор сум, Сүхбаатар аймгийн Уул Баян сум, Баянгор аймгийн Баянлаг сум, Ховд аймгийн засаг дарга зэрэг нийт 38 албан тушаалтанд хуулийн дагуу арга хэмжээ тооцоолсон байна.